Хууль зүйн болон засгийн газар шийдвэрээр өнгөрсөн 1-р сарын 20-оос эхлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүхэл цахим тоглоом болон интернет кафенуудыг орой 19 цаг хүртэл ажиллах шийдвэр гарсан байна. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн өнөөдөр цахим тоглоомын бизнес эрхлэгчдийн холбооноос эсэргүүцэлтэй илэрхийлэн сэргүүцлийн жагсаал хийлээ. Урд нь бол 23 цаг хүртэл ажилладаг байсан. Одоо энэ хүүхүүд багчуудыг одоо чөлөө цагаа өнгөрөх газар багт энийг бол улам хэмжээсэн зүгээр үйл ялах шалтгаанаар одоо энийг бол 19 цаг болгож хязгаарласан. Насан туршийн хүүхдийн одоо цахим тоглоомын газар ингэ донтчин гэснээс мөртлөө яг энэ жорон дээр болохоор насан туршийн хүнийг давхар хязгаарлаж байгаа байхгүй. Холбогдох яам агентлаг болон цагдаагийн байгууллагаас ийхүү интернет кафе болон PC тоглоомын газруудад бага насны хүүхдүүд ихээр тоглосноос их хэмжээгээр донтдог, мөн цаг хэтрүүлэн ажилдаг, шөнө хонуулдаг, арх тамхи хэрэглүүлдэг гэдэг асуудал гардаг. Энэ талаар бизнес эрхлэгчид ямар баталгааг тодруулсан юм аа? Тэр зөрчлүүд чинь заяа. Манай одоо энэ хотод бол 568 гэж ярьж байна интернет кафе PC байна гинэ. Тэрнээс бол 1-2 тохиолдол бол байгаа. Хонжоо тохиолдол байгаа. Тэрийг бол цагдаа нар өөрсдөө тэднийг хянаж зохицуулах хэрэгтэй байхгүй юу хэрэгжүүлж. Тэгэхэд тэрийгээ зохицуулж чадахгүй ч одоо энэ 700 600-аад энэ интернет PC-нүүдийг ингээд зохицуулъя гэхээр эдгээр нь одоо 7-оос хойш улам 70 хэлбэрт орчиж байгаа байхгүй. Улам л хүмүүс нь 70 хэлбэрт 20 тусам яадаг үлээ. Шууд яаш та улам 20 лах тусам улам нөгөө яадаг үст тэмүүлээд идэг. Тийм болчдөг үстэй. Яг тийм юмд орчод байгаа байхгүй. Ийхүү интернет кафе болон PC тоглоомын газруудыг орой 19 цаг хүртэл ажилуулснаар энэ төрлийн бизнес эрхлэгчид ямар нэгэн ашиг алдарч дампуурах цаашлаад энэ төрлийн бизнес даалд нууц хэлбэр шилжин нэгдгийг жагсаал цуглаан зохион байгуулагчид хэлж байгаамаа. Одоо энэний үр дагавар нь болохоор үнэ нэмье гэж байна. Тэгээд нөгөө банкны зээл хамгийн гол нь төлж чадахгүй болчихж байгаа байхгүй юу? Доотлон заяа. Манайх 58 тэрбум төгрөний 52-аас 58 тэрбум төгрөний зээл байна гинэ. Компьютер PC тоглоомны интернет ажилуулна гэсэн зээл байгаа юм. Судалгаа авсан байгаа л да. Бид нар өнөөдрийн манай залуучуудын чөлөө цагаа өнгөрөх газар хэр байгаа вэ одоо? Одоо 19 цагаас хаалаа энэс гарах сүр архитэлт бусад гэмт хэргийн орчин энэ нь бол мэдгэцгийн хэмжээнд одоо нэмэгдэхээр ийм болчиход байгаа байхгүй.